Энэ удаагийн кино төвчлөлөөр Exo Kitty цувралын 2 дугаар бүлгийг хүргэх гэж байна. Kitty Солонгост ирж байгаагаар кино эхэлнэ. Юри Kitty-г сургуульд нь буцааж оруулах талаар ээжтэйгээ ярилцсан байдаг. Kitty-г сургуулийн гадаа ирэх үед Ли багш болон Алекс нар сурагчдын хүлээн өгтөн зогсно. Юригийн ээж ажлаасаа гарч Ли багш сургуулийн шин захирал болсон байна. Ли багш Kitty тандан энэ улиралд хичээлдээ улам илүү анхаарах талаар сануулна. Тэр үед Куир нь тэд уулзсандаа маш их баярлав. Алекс Kitty дээр ирэн түүнийг дахин харсандаа баярлаж өмнөх улирлын амралтаараа аавтайгаа хөвгөлтэй байсан талаараа хэлнэ. Kitty хоёр түүний ээжийн цагтлын талаар ярилцсан. Kitty Simon гэж хэн болохыг гişнэрээс асуусан ч хэн ч түүнийг мэддэггүй. Тэр энэ улиралд хинтээ ч үрэхгүй ганц бай байж ээжийнхээ талаар илүү ихийг мэдхийг хүснэ. Мөн тэр охидтой болзоонд явж үзмээр байгаагаа ярилцсан. Тэд Минхо болон Дэй дээр ирэх үед Kitty онцонд болсон явдлын талаар бодно. Минхог түнд сайн гэх үед Kitty "Юу гинэ чи надад сайн гэсэн үү? Хизэнээс чи үргэлж намайг залхамаар гэж боддог үстэй" гэхэд "Би хизэнээс гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэтэ чиний залхамаар байдал чинь чиний хамгийн дур булаан байдал гин. Би юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Дэйс болоод энэ талаар хэлж чаддаггүй байсан." Kitty "Чи Фрэнк хийгээд байгаа мó? Бид хоёр дөнгөж саяхан салсан штэ. Энэ бол үнэхээр хэцүү асуудал" гин. Тэр үед Минхо яхаа мэдгүй саяны болсон зүйлийг бүгдийг мартаарай гэд явна. Энэ үед Минхо Kitty-г хараад тоолгүй Дэйг дагуулна. Күй тэдний гайхан энд юу болоод байгаа талаар асуув. Тэд харсаар байж тоолгүй яваад өчлөө гэхэд Kitty сандран "Тэд хараагүй байхаа. Би шинэ өрөөгөө шалгахаа явлаа" гэд явна. Дэй Минхогоос юу болоод байгаа талаар асууж "Би Kitty-тэй мэдлэх байсан штэ. Би түүнийг хамгийн сүүлд онгоцны буудал дээр харсан" гэхэд энэ талаар дараа ярилцъя гэд тэд байрлуугаа явцгаана. Kitty энэ улиралд бүхнийг шинээр эхлэнэ гэж бодоод байрандаа иртэл Юри өдөөс нь хараа зогсож байдаг. Тэд тэврэлтэнд нэг өрөөнд орсондоо баярлаж байтал Жулиана бас түүний өрөөний хамтрагч нь болж таардаг. Kitty дотроо надад Юри таалагддаг ч хамт байхыг хүсэхгүй байна. Энэ бол миний амьдралын хамгийн аимшигтай зүйл гэж бодоод зогсно. Юри Kitty тэдний аав ээж нь салсан талаар хэлж байх үед шинэ өрөөний хамтрагч нь орж ирэн өөрийгөө танилцуулна. Тэднээс дотор байрны бүртгэлийн өрөөг зааж өгөхийг хүсгэд Kitty тэндээс урдан гарахыг хүсэж "Би заагаад өгье" гэхэд Юри болон Жулиана нар орой барбекю хүлээн авалтгийн заавал ирээрэй гэнэ. Kitty Стеллаг байрны уулзалтын танхимд түргэж өгөөд өөрөө Ли багштай уулзна. Тэр ганцаараа байхаар байраа захиалсан ч 4 хүүхэдтэй байгаа талаараа хэлэхэд Ли багш түнд тэтгэлгээр суралцаж байгаа сурагчид ганцаараа байх боломжгүй болсон талаар хэлнэ. Kitty тэр үед өрөөний хамтрагчаас сольж болох талаар асууж учир нь энэ улиралд хичээлдээ анхаарах ёстой гэдгээ хэлнэ. Kitty Ли багшаас ээжийнхээ талаар асуухыг хүсэж "Та манай ээж Simon гэдэг хүний талаар сонсож байсан уу?" гэнэ. Ли багш түүнд хандан "Би ээжтэй чинь сайн найзууд байсан. Simon биднээс арай дүү залуу байсан бөгөөд ээж чинь Солонгост байхыг хүссэн ч түүний ээж нь зөвшөөрдөггүй байсан" гэхэд Kitty гайхан "Ээж эмээтэй маш дотн харилцаатай байсан. Би эмээгээс асуух хэрэгтэй юм байна да" гэд гарна. Сургуулийн 2 дугаар улирлын нээлт эхлэх болж Kitty Юри болон Жулианагаас суцаар байдаг. Kitty тэдэнтэй суухгүй тулд нэг шинэ охиныг таньдаг царайлан түүний хажууд сууна. Күй болон Минхо нар нээлтийн танхим руу явж байгаад Минхогийн аавтай таарна. Түүний аав нь Кис дүүрийн урлагийн танхимаа нэгж байгаа бөгөөд дараагийн шинэ одыг танай сургуулиас гарах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Дэй Күйтэй ярилцсан "Би одоо ч Kitty сайн" гэх үед Минхо түүнийг сонсоод өрөөндөө ороод явчихна. Энэ үед Дэй Кью тандан "Минхо одоо ч гэсэн Kitty-гийн талаар ярих үед надаас суцаар байгаа" гэнэ. Кью Kitty дээр ирэн Дэй Минхогийн талаар санаа зовсоор байгаа. Учир нь түүнийг буруугаар бодсондоо бас тэр чамд одоо ч сайн байгаа гэхэд "Би Юри болон Жулианатай хамт нэг өрөөнд орсон" гэж Кюг гайхшруулна. Энэ үед гэрэл унтарч чанга хөгжим дуугаран Минхогийн аав тайзан дээр гарч ирнэ. Кю тэнийг "Энэ бол Минхогийн аав Солонгосын урлагийн алдартай менежер" гэж хэлнэ. Минхогийн аав дараагийн суперстаар танай сургуульд байх болно гэдгийг хэлэхэд хүүхдүүд бүгд л баярлтана. Kitty Стеллатай хамт барбекю удирдлагт явж байхад Алекс түн рүү мессеж бичирэн өрөөгөө солих Эверестгийг асууна. Удирдлаг дээр ирэх үед Дэй түнтэй уулзан "Чи Минхотой уулзаад өгөөч. Учир нь надаас болоод бидний нөхөрлөл сүрээсэ гэж хүсэхгүй байна" гэнэ. Kitty Минхотой уулзан "Намайг уушлаарай" гэхэд Минхо түн "Тийм ээ, чиний зөв. Энэ бол хайр байгаагүй. Энэ зүгээр л краш байсан. Одоо бүх зүйл дууссан" гэхэд Kitty баярлан "Тийм ээ, одоо бүгд ойлгомжтой боллоо" гэнэ. Минхо тэр үед түнд "Гэтэ чи инээсэн. Хэрвээ чи юу ч мэдрээгүй бол энийг шаардлага байгаагүй" гэхэд Kitty түнд "Би инээгээгүй, би зүгээр л ярваж байсан. Чи хүснээрээ л бод" гэнэ. Дэй тэднийг ярилцсан эсхийг асуун тэд хамт өдөрчлөг рүү орцгооно. Юри Kitty-гээс юу болоод байгаа талаар нь асуухад Kitty "Би өөрөө ч мэдэхгүй байна. Би Дэйээс салсан. Учир нь би эрэгтэй эмэгтэй хоёр хүн аль алийг нь сонирхдаг талаараа хэлнэ." Юри тэр үед гайхан түнтэй ярилцсанд баярлан тэврэнэ. Энэ үед тэднийг Жулиана харан зогсож байдаг. Юри хүрэлцэн ирсэн найзуудаа баярлсан хайлан зогсож байх үед Kitty Алекс багш руу өрөөгөө цулхай болсноо хэлнэ.
Кити эмээгээсээ ээжийнхаа талаар болон саямны талаар асуух үед эмээ шууд л дараа яриагээ дуцаа таслана. Стелла Китид Михо түн таалагдсан талаар хэлж дугаарыг нь асууна. Энэ үед Стеллагийн ээж аваас түн зурус ирэх бөгөөд "Эстер бид чамд санаа зовж байна. Ийм зүйл хийх хэрэггүй. Гэртээ ирээрэй" гэсэн байдаг. Стелла ээж автайгаа уцаар ирэн "Би Эстер байхаа болсон. Би энэ зүйлийг заавал хийх болно" гэд уцаа таслана. Кити Кютэй ярилцсан би ээжийнхаа талаар илүү ихийг мэдхийг хүсэж байна. Учир нь ээж маань ямар хүн сайн болсон байсныг мэдмээр байна гин. Юри болон Жулиана нар үргэлж хамт жаргалтай байгаа нь харагдана. Кюг явсны дараа тэд чи өрөөнөөсөө гарч ирээд бидэнтэй ярилцаж байгаа ч мөн бид хоёулахнаа байвал өрөөний шалгагч биднийг мэдчихэ шүү дээ гин. Тэд өрөөндөө орох гэж байхад Кити Юригээс ээжээсээ манай ээжийн талаар асуусан уу гэхэд Юри ямар нэгэн зүйл сонсвол хэлнэ гэд. Мөн чи болзоонд явах хэрэгтэй. Бид хэн нэгнийг олох болно гэд Китид хөрөх үед тэр догдолцсон хэвээр л байдаг. Михо болон Стелла нараа анхны болзоондоо кино үзчихэд явж байхад Стелла түүнийг үнсээд явчихна. Михо Китид надад Стелла таалагдахгүй байна. Тэр хөөрхөн, сайхан сэтгэлтэй, хитрхи даруухан гэхэд Кити чи түүнийг даруухан болохоор хаашаач авч явж чадахгүй гэж тэгж байна уу гин. Михо түнэс чи яагаад гинт миний хайр дурлалын асуудлыг сонирхоод байгаа талаар асууна. Дэйт хэдэн та хоёр эргээд хэвэндээ орсонд баяртай байна шүү гэхэд Михо Китигээс болж авахаа студийн танхимыг цэвэрлэж байгаадаа итгэхгүй байна. Би энэ клубуд явахгүй гэхэд Дэйт тэр клубуд ганцхан дуулдаг юм уу бүжгэлдэг сурагчдыг бүртгэж байгаа. Би аль хэдийнэ дуулна гэд бүртгүүлчихсэн гэхэд бүгд гайхан чи дуулдаг байсан юм уу одоо дуулаад үзүүлээч гэж гойно. Дэйг дуулж байхад захирлын орж ирэн энэ бол өнгөрсөн улирлын Китиг өрөөндөө байлгасан шийтгэл та цэвэрлэгээл хийх ёстой гэхэд Михогийн аав орж ирэн хүүхдүүдээр цэвэрлэгээ хийлгэх шаардлагагүй манай цэвэрлэгээний баг ирж байгаа. Та хандваа авахыг хүсэж байгаа бол төлөвлөгөөнөө дагуу ажиллаа хийгээрэй гэнэ. Тэд хинч захирлийтэй ингэж ярьж байсныг хараагүй талаар ярилцсан тарцгаана. Кюгөлтийн тэмцээний бэлтгэл хийдэгч нэг л болдоггүй. Тэр үед нэг залуу ирснээ надаас удаан харагдаж байна гэд Кюг жоохон доош нь хийж байгаад явдаг. Дэй Китиг мартаж чадахгүй боцоор байна гэхэд Кюгөлтийн тэмцээний өмнө хамт үдшилтэд явж түүнд найз охин олж өгөхөөр болно. Хөгжмийн хичээлийн цаг болж тэд ямар багш орох талаар ярилцаж байхад Михогийн аав орж ирэн тэдэнд хичээл заах болсноо хэлнэ. Хэсэг сурагчид шүүгч болон бусдынхаа үзүүлбэрийг үзэн дүгнэлт гаргана. Тэдний дүгнэлтийг харсан Михогийн аав Стеллагийн дүгнэлтийг жоохон шүүмжилнэ. Хичээл тарах үед Стелла Китид хандан Михо намайг сонирхгүй байна. Учир нь би хитрхи даруухан бололтой гэхэд Кити түн зүгээрдээ ч өөрөөхөө байхад л болно гэд явна. Китиг явж байхад тэдний ангийн шинэ Провина гэд охин түүнийг орой өдөржлөх тамд явах уу гэж асууна. Кити хахан хоёулаа юу гэхэд тийм ээ хоёулаа хэрвээ чи охинтой болцдог бол гэд тэд хамт явахаар болно. Кити Михо дээр ирнэ хэрвээ чи Стеллад сайн биш бол түүнийг битгий гомдоогоорой. Учир нь би чамайг сайн залуу гэд хэлсэн намайг битгий худалж болгоорой гэн. Кити Юригийн ээжтэй ярин саймны талаар асууна. Тэр мэдсэн зүйлээ Кюд хэлэх ба Саймон бол манай эмээгийн хичээхэн хүүхэд. Ийм учраас манай эмээ ээжийг Солонгос сургахыг хүсээгүй байж. Эмээ өөрийгөө эгчдүү байхгүй гэдэг. Тэгэхээр энэ бүхний ард ямар нэгэн нууц байна. Би Провинетай болзоотой гэд ярахад Кютэнд гайхан баярлана. Кити байрлуугаа явах замдаа Юри болон Жулианатай тааран ярилцсан. Кити Юригээс ээжтэйгээ яагаад холбоогүй байгаа талаар асуухад ээж нь түүний харилцааг гэр бүлийнхэн болон бусад хүмүүст мэдэгдэхийг хүсээгүйгээс болсон байдаг. Үдшилтээг эхэлж Кюдэд найз охин хайсаар хэдэн охтууд дээр түүнийг үлдээж явна. Кюгийн бүжиглэхээр ирсэн газар нь өөртөө бэлтгэл хийдэг залуу тэнд бүжиглэж байдаг. Кю түүнийг харан гайхан чи гей байсан юм уу гэд тэд хамт бүжиглцгээв. Дэй охидтой ярих учраа олохгүй байж байхад Кит үдшилтэд орж ирнэ. Түүнийг энд юу хийж байгаа талаар асууж Провинетай бүжиглэхээр явна. Охид Дэй танд чи тэр охин сайн юм шүү. Битгий бидний цагийг үрээд бай гэхэд Дэй юу хэлэхээ мэдэхгүй байснаа үгүй тэр миний хуучин найз охин. Тэр миний хурамч найз охин сайн болсноос болоод бид салчгасан гэхэд тэд шууд л цааш нь юу болсон талаар мэдхийг хүсэн асууна. Кити Провинетай бүжиглэж байх бүх хугацаанд Юри болон Жулианаг харсаар байгааг анзааран Провина түнд дурдлан би ийм харилцаа хүсэхгүй байна гэд явна. Кити Жулиана дээр ирэн Юригийн талаар ярилцсан. Хэрвээ Юри энэ чигээрээ ээжтэйгээ ярихгүй байвал түүнд л хэцүү. Ээж нь түүнийг хамгаалахын тулд тийм шийдвэр гаргасан байх гэнэ. Жулиана Юри тандан би юу болоод байгааг ойлголоо. Би чиний талаар бүх зүйлийг мэднэ. Ээж чинь бүгдийг чиний төлөө хийж байгаа. Ээжтэйгээ ярилцаад үзээрэй гэж Жулиана өөрийнх нь санаа байсан юм шиг хэлнэ. Кити Провинер чиний зөв байсан хоёлаа маргааш уулзаж болох уу гэж асууна. Михогийн аав түн дээр ирэн өмнөх хичээлийн үеийн шүлт дээр буруу сонголт хийсэн байгаа талаар хэлэн уурлана. Энэ үед Стелла эрен тэдний ярианд оролцсон хоцрогдсон арга барил ашигладаг. Та бүхдээ ингэж загнаж болохгүйгээ тэдний яриа өндөрлөдөг. Михо Стеллад хандан би чамайг манай аавын фэн гэж боддог байсан.
Өмнө хэн ч ингэж миний талд орж байгаагүй гэд тэд өмсөлцөн. Кюгийн тэмцээний өдөр болж тэр тэмцээн дээрээ байх ёстой ш түүний цэрүүлгийг Жин унтрааснаас болж тэмцээнээсээ хоцорно. Тэмцээн үсгээр бүгд цугларсан байхад Юри Кити дээр ирэн Жулианагийн зөвлөгөөгөөр ээжтэйгээ эвлэрсэн талаараа хэлнэ. Тэмцээн эхлэх болж тамирчид бүгд гүйхэд бэлдэх үед Кю ирээгүй байдаг ба Кити цаг хожихын тулд гүйлтийн цам дээр очин ухаан алдсан дүрсгэн. Энэ үед Михо сандран туслахаар ирэхэд тэр би цаг хожих гэж оролдож байна гэд урлана. Эцэст нь Кю ирж тэмцээндээ оролцдог тэр харамсалтай нь ялагдана. Кити Юри болон Жулианагийн дотн байгаа нь түүнд хэцүү байгаа тул өрөөгөө солимоор байгаа талаараа ярихад Ли багш тэднийг сонсон. Бүгдийг Китигээс мэдсэн талаараа хэлж тэдний өрөөг солино. Кити Жулианатай нэг өрөөнд үлдсэн байх ба Жулианад бүх учрыг тайлбарлан уучлалт гуйна. Юри барьнаасаа гарч гэртээ амьдарч эхэлсэн байдаг. Тэр сургууль дээрээ ирэн Дэй болон Китидээ тааран Жулианаг маш их санаж байгаа талаараа ярилцсан. Жулиана түн дээр ирж одоо тэд хамт байж чадахгүйж харилцаагаа нуух шаардлагагүй болсондоо барилцгаана. Цагаан сарын амралт болох гэж байгаа тул бүгд сургуулаа чимэглэх талаар ярилцаж мөн жил болгон уламжлалт хийдэг тайм капсул задлах үйл ажиллагаа болохгүй талаар хэлнэ. Энэ үед Михогийн аав гарч ирэн энэ үйлрлийн төгсгөлд авиаслаг сурагчийг шалгаруулах тэмцээнтэй шагнал нь бэлэн мөнгө байх болно гэж зарлана. Кити Алекс багштай уулзаж ээжийнхээ тайм капсулыг авахыг хүсгээд Ли багшаас зөвшөөрөл авахгүй бол боломжгүй гэнэ. Дэйг найзууд нь бүгд түүнийг чи чадна ялах болно гэж чатгасаар байгаад түүнийг тэмцээнд оролцуулахаар болно. Жулиана Юригээс сэр байгаа талаар асуухад хэдий байрнаас гарсан ээжтэйгээ хамт гоё байгаа өөртөө зөвлөгөө өгсөнд баярлана. Жулиана түүнд энэ нь өөрийнх нь санаа биш байсан Китигийн санаа байсан гэдгийг хэлэн уучлалтгүй. Кити Кютэй хамт ээжийнхээ тайм капсулын талаар ярилцаж байхад Парвина ирэн хэрвээ чи түүнийг үнэхээр хармаар байвал хулгайлах хэрэгтэй. Хамгаалагч нь нэг хөвшин эмэгтэй байдаг талаар хэлнэ. Жин Кю дээр ирэн түүний гутлыг амьстай хамт наасан талаар хэлж уурлана. Михо Стелла хоёр дэйг тэмцээнд бэлтгэтэн туслахаар болж ганц дуулах биш хамт бүжиглэх хэрэгтэй гэд түнд бүжиг заалгана. Дэй бүжиглэх гээд хичээгээд яагаад ч чаддаггүй. Тэр үед Михо хэрвээ чи бүжиглэж чадахгүй бол дууныхаа төгсгөлд ийм зүйл хэрэгтэй гэд Стеллаг эргүүлэн унсна. Тэр үед Михогийн аав нь орж ирэн түүний санааг гайхалтай гэж хэлээд амралтын өдрөөр хоолнд орох санал тавина. Кю бэлтгэлийн хувцас өмсгөөд түүнийг жижигрүүлсэн байх ба Кюжид хандан уурал. Кити ээжийнхээ тайм капсулыг авахаар Михо болон Парвинатай хамтрана. Парвина хамгаалагчийг садуулж байхад Кити болон Михо нор дэшээ гарan тайм капсулыг хайцгаана. Кити яагаад тайм капсулыг хайж байгаагаа хэлэн энэ амралтын өдрөөр бөндөө цанаар гулгах талаар ярилцсан. Тэр үед өрөөний гэрэл асаж Парвина чанга ирэн захирлли би танд туслая би хаана байгааг нь мэдэж байна гэд тэдэнд Ли багшийг ирж байгааг мэдэгдэнэ. Ли багшийг гарсны дараа өрөөний гэрэл унтрах үед тэд өдөөсөө харан сандарцгаана. Кити Парвина биднийг аварлаа. Энэ бидний хоёр дахь болзоо гэхэд Михо гайхан. Түүнийг бас санаар гулгахтаа авч явах уу гэж асууна. Тэд тайм капсулыг аван Парвинад тусалсанд баярлснаа хэлж хамт амралтын өдрөөр цанаар гулгах санал тавина. Юри Жулиана ярилцаж байхад тэдний групп чатанд Михогоос мессежж фестивалийн дараа бүгд цанаар гулгах талаар асууна. Юри ээжтэйгээ хамт өөр төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлэх үед Кити явна гэдгийг харан тэр бодлоо өөрчлөн хамт явахаар болдог. Жулиана түүнийг Китиг явна гэснээс болоод явахаар боллоо гэд уурлана. Юри түнд хандан Китигээс боловгүй Китигээс болоод бидний харилцаанд ямар нэгэн зүйл болохгүй. Кити Юри дээр ирэн ээжийнхаа тайм капсулыг олсон талаараа хэлж түүнийг хамт үзэх санал тавина. Юри Жулианагийн зургийн үзэсгэлэн рүү явах ёстой. Тэ өмнө хамт үзье гэд тэд DVD тоглуулагч газар хайцгаана. Тэдний олсон газар нь хаагдсан байдаг тул тэд фестивал үзсний дараа үзэхээр болцгооно. Тэдний фестивал дээр хамт ирэхийг харсан Жулиана уурлан энэ бол миний хамгийн чухал өдөр. Чи Китиг надаас илүү үзлээ гэд уурлана. Кити тэднийг маргалдахыг харах үед Парвина түнд хандан энэ амралтын өдрийн болцоог анхны болцоо шиг байгаасаа гэж өсөхгүй байгаа талаараа хэлнэ. Кити түнд амлаж байна бид тэнд гайхалтай байх болно. Чи надад маш их таалагддаг гэнэ. Дэй дүүтэйгээ фестивал дээр байх үед түнд бүжиг заасан охин ирж чи өсвөл бид хамтдаа дуулж болно гэд түүнийг дүүтэйгээ адил хөрхөн талаар хэлгээд манай Дэй бараг л дурлаж шиг болно. Жин Кютэй уулзсан өмнөх бүх зүйл уучлалтгүй тэр нь заавал төрүүлэх ёстой шалтгаан байсан талаараа хэлнэ. Энэ үед Кити ирэн юу болоод байгаа талаар асуухад Кю түүнээс Дэй болон Миход хэлэхгүй байх талаар гойно. Юриг дотор байранд ирэхэд Кити ээжийнхаа тайм капсулыг үзэх гэж байдаг. Тэд тайм капсулыг үзэхэд Китигийн ээж болон Юригийн ээж хамт бичлэг хийлгсэн байх ба Саймон видеог бичиж байдаг. Бичлэг үзэж дуусаад Кити ээжигээ ингэж харсандаа баярлан аялаар явж ирээд ээжийнхээ эгчийг олж уулзахаар болно. Энэ үед Юри хамт явахыг хүсэж би үргэлж чамтай хамт байх болно гэд тэд бие-биенээ үнснэ. Яг тэр үед Михо машин ирсэн талаар хэлэх гэж ирээд тэднийг хардаг. Юри сандран гарахад Кити бүх учрыг Миход тайлбарлан өмнөх улирал дээд салсан шалтгаан нь Юри байсан талаар хэлнэ. Михо Китид амралтын төлөвлөгөөг нь битгий зүтгэрээдээ гэд тэд гарцгаана.
Юри машин дээр ирэх үе Жулиана мөн тэнд ирсэн байдаг ба бидэнд маш их ярилцах зүйл байгаа гин. Кити яхаа мэдэхгүй зогсож байхад Парвина ирэн тэд машинд суун хөдөлцгөн. Кити Юритэй ярилцахаар оролцсон ч олуулаа байгаагаас болоод болдоггүй. Дэй энэс ачааг нь булахаар тусалж байхдаа ачааг нь унгаагаад яна энэ үнтэй байсан байх та гэд уучлалт гуйна. Энэс түн тандан зүгээрээ наад чинь хуурамч би баян биш гэд тэд орцгоно. Михо найзуудаа түүний аав нь удахгүй ирнэ. Маргааш орой солонгосын нэг алдартай тоогоочийн хоол идэнэ гэд тэдэнд гэрээ танилцуулна. Түүний гэрээ танилцуулаад явж байхад аваас нь мессеж ирж ахын сөвөлд хамт байхаар болсон тул тэр ирж чадхаа байсан талаар хэлнэ. Михо найзуудаагаа өрөөндөө орж амарцгаа гэд тэднийг явуулахад Кью тэдэнд ганцаараа нэг өрөөнд орох талаараа хэлээд явна. Михо сэтгэлээр үнэн энэ бүх зүйлийг аав өөрөө эхлүүлсэн байж эцэст нь надыг биш байнга л ахыг сонгодог талаар Стеллад ярина. Октод нэг өрөөнд унтахаар болж Кити тэднээс зүгтэн юу болоод байгаа талаар Кью ирж хэдхэн цагийн өмнө Юриг үнссэн үнэхээр гахалтай байсан талаараа хэлэхэд Кью гахын Жулиана болон Парвина яах болж байна гэд ярилцаж байхад гаднаас Жин орж ирнэ. Кью түн тэдний гэр нь ойрхон байдаг тул өглөө буцаад явна. Дэй болон Миход битгий хэлээрээ. Мөн болгоомжтой байгаарэ. Энэ 7 хоног тийм нэгний зүрхэн шархалахаар байна шүү гин. Маргааш өглөө нь болж тэдний утасны интернет орохоо болсон байх ба Михо тэдэн дээр ирэн. Муу мэдээтэй өчтөр өрөө цасан шуурга болсноос болоод шүлжээ тасарсан. Мөн цанаар гулгах боломжгүй болсон талаар хэлнэ. Тэнд халаалт байхгүйгаас болоод бүгд дарцгаана. Дэй нэг жижиг зуух ажиллуулах гээд оролдож байхад Энис ирэн наа чин зүгээр л сүнээр шиг харагдаж байна. Би чамайг хөөрхөн болохоор зүгээр л тоглосон юм гээд явна. Тэд бүтэн өдөржин яаж интернетгүй байх талаараа ярилцсан Михогоос ямар нэгэн дулаацах зүйл байгаа эсхийг асууна. Михо тэр үед халуун байна байгаа талаараа хэлэн тэд байнд орохоор болцгоно. Кити Кюгийн өрөөнд орон гадаа ямар байгааг харуулan өрд нь бас хэцүү байгаа талаар хэлэн тэднээс тусламж хүснэ. Тэд Жулиана болон Парвинаг саатуулж байхад Кити Юритэй ярилцахаар болно. Кю Жинийг оролцох боломжгүй өрөөндөө намайг эртэл гарч болохгүй гээд яв. Тэд халуун байнд юм ярьцгааж харин манай Дэй Энистэй татан болсоор байдаг. Парвина Китигээс тайм капсулыг утсан талаар асууж түнтэй мөн цуг явахыг хүснэ. Кити тэр үед Юри цуг явах болсон талаар хэлнэ. Юри Жулиана хоёр ярилцах ба Жулиана өнгөрсөн улиралд ганцаараа бүх зүйл нь хэцүү байсан талаар хэлж харин Юриг маш олон дотн найзуудтай болсон байсан. Одоо чи намайг Китигээр сольж байна. Надад үнийг хэлэх хэрэгтэй гэхэд Юри түн хандан хинч чамайг орлож чадахгүй. Би энэ бүх зүйлийг сүтгэж эхлэе. Чи бол миний бүх зүйл гэд ойлгоход Жулиана түүнийг ойлгон тэд эвлэрцгэн. Жулиана Юри хоёр бусад руугаа очин банд орох гэж байхад Стелла хашгирах ба бүгд гайхан дотор ороход тэнд Жин байж байдаг. Кью тэр үед сандран тэр намайг мөрдсөн юм шиг байна гэд худлаа хэлнэ. Энэ үед Юри Кититэй уулзахыг хүсэж өмнө болсон зүйл бидний алдаа байсан. Чи бас тэгж бодож байгаа биз дээ гин. Кью Кититэй уулзсан юу болсон талаар сонсож Парвина чам сайн шүү дээ. Битгий санаа зовгээд түүнийг тавьшруулна. Энэс нэг охин октийн өрөөнөөс захиа олсон талаараа хэлж тэд уншина. Захиан дээр анх би чамайг хараад надаас өөр гэж боддог байсан. Бидний шалтгаантай болохоор л хамтрагч болгосон гэж боддог гэсэн байхыг хараад Энэс шууд л Дэйийг өртөнд битсэн гэж бодоод Дэй дээр ирэн. Би ч бас чамтай адил бодолтой байна. Чи ч бас надад таалагддаг гин. Дэй захиа бичээгүй талаараа хэлж гэхдээ би захиа бичээгүй чи надад таалагддаг. Мөн баян биш гэд түүнийг Сөүлд очиод хамт оройн хоол идэх санал тавина. Энэ тэгээд хиний захиа юм болоо гэд гайхаж байхад Мэдисэн ирээд захиаг аваад шууд л Михо дээр очин уурлана. Ингээд захиа авах нь надад таалагдахгүй байна. Захиан дээр чи бусад баян охтоос бүх зүйлээрээ өөр гэж бичсэн байгаа талаар хэлнэ. Михо би ямар ч захиа бичээгүй талаараа хэлэхэд Юри шууд л Китиг дагуулна. Чи миний тухай ямар нэгэн захиа бичсэн юм уу гэж асууна. Тэдний гарч ирэхэд бүгд захиаг уншин шолон инээлдэнэ. Эцэст нь Жулиана тэр Китиг Юрид зориулж бичсэнийг мэдэн та хоёрын дунд ямар нэгэн зүйл болсон байна те. Юри надад ямар нэгэн зүйл хэлээч гэд уурлаад явна. Кити Парвина дээр ирэхэд чи надад амлсан байж аль хэдийнэ амлалтаа зөрчлөө. Чи зүгээр л намайг нөөцлөөд байна гэхэд Кити түнд Юригийн хувьд алдаа байсан гэхэд чи аль хэдийнэ алдаа гаргашигсан одоо гар гин. Жин тэднийг дэрлэгдэг байсандаа уушлал гоохад тэд хангалттай биш байна гэд түүний алдаа болгоныг хэлнэ. Жин бүгдийг хүлээн зөвшөөрж Кюд энэ хэмжээгээрээ сайн гэдгээ хэлнэ. Михо Китиг өрөнд байхгүй байгаа ганцааран Китиг хайж ирэн зам нэгдсэн талаар хэлж түүний хажууд сун хамт ярилцаж жоохон сэтгэдийг нь дэмжинэ. Энэ үед Стелла ирэн юу болоод байгаа талаар асуугаад шууд л явчихна. Китиг орж ирэхэд Кью болон Жинаар түүнтэй уулзсан Стеллагийн талаар хэлнэ. Стелла Жинийг олохын өмнө тэр Михогийн аавын өрөөнд ямар нэгэн зүйл хайж шургуулгыг нь онгойлгон шалгаж байсан талаар хэлнэ. Кити юу хайж байсныг нь гайхан Стеллагийн сүнхийг шалгахтал түүний Юрид бичсэн цагтл байдаг. Стелла Миход нэг зүйл харуулъя гэд түнд аавынх нь өрөөнөөс олсон чиний аавдаа өгж байсан бүх бэлэг болон цагтл байна. Аав чинь чамд үнэхээр их хайртай гэд одоо харин Кититэй юу болсон талаараа тайлбарлал гин. Михо түнд би өмнөх үйлрэлд Китид сайн байснаа хэлсэн ч тэр хүлээж аваагүй. Одоо гэхдээ ямар ч зүйл байхгүй гэж хэлж байхад Дэй түүнийг сонсон. Чамайг би найзаа гэж бодож байсан.
Бидний нөхөрлөл ингээд дуслаа гэд явна. Тэдний аяллаас хойш октод Юритэй харьцаа болсон байх ба Жулиана мөн байрандаа ирэхэ болсон байдаг. Кити энэ бүх зүйл миний буруу биш, үүний ард Стелла байгаа гэж бодно. Түүний лаптопыг шалгах гэтэл тэр орж ирэн лаптоп аваад гардаг. Минхо хоёр байрандаа хамт байгаа ч аялал үеийн асуудлаа шийдээгүй хэвээр л Минхогийн өрөөнд байх хайцгийг асуухад Стелла олж өгсөн хэлэх ба энэ талаар Кити дэлгэхэд тэр итгэхгүй захиаг зориуд тараас нь түнд ямар нэгэн санаа байгаа талаар ярина. Кити хүн болгонтой сайхан харилцдаг талаар нь хэлэн Жулианатай уулзсан түүнд туслахыг гуйдаг. Юри сургуультай ирэх замдаа Жулиана руу чат бичиж байхад жолоо барьж байсан дэгийн аав нь машинаа барьж яваад нилээд ядарсан бололтой зурмөглээд байдаг. Юри энэ талаар санаа зовон хэлж байхад Кити түнтэй ярилцахыг хүсгээд тэр дургуйдсан эхлээд Жулианатай өвчрөө олох хэрэгтэй гэд ярьж байхад Жулиана бас арчдаг. Юри сандран энд юу ч болоогүй надтай ярилцааш гэхэд түүнийг тоолгүй явна. Минхо Кити дээр ирэн өөрийнхөө талаар хэлж түүнийг хэр байгааг асуухад нах зэмээтэйгээ очиж уулзах гэж байгаа гэд бэлдсэн өөрийн танилцуулгаас лонсоор ярьж харуулхад Минхо шолон орчуулагч хийж туслаад хариуд нь дэйтэй эвлэрэхэд туслаарай гэн. Кити дэйдээр ирэн Минхо тэр хоёрын дунд юу ч болоогүй тайлбарлах гэтэл тэр үнэндээ хувиа ачаасан зантай гэд өмнө болсон явдлыг ярина. Стелла Китигээс Минхотой хамт явах гэж байгаа талаар нь асуун ярилцаж байхад Жулиана өрөөндөө буцаж ирдэг. Кити түнтэй ярилцахыг хүсдэг ч бүтдэггүй. Манай хоёр Китигийн нах зэмээгийн рүү Минхогийн машинаар явах гэж байхад Стелла хэрэн тэдэнд өдрийн хоол авчирч өгнө. Кити Минход баярлснаа хэлэн дэйтэй эвлэрэхэд нь тусалж чадаагүйдээ уушлалт гойж үнэндээ дэйгийн ууралс нь өөрөөс нь болоогүй тэдний толгойр ангидаа болсон асуудлаас гэдгийг хэлдэг. Тэд эмээгээ гарсны дараа гэрлүү начин нах зэгчтэйгээ уулзахад тэднийг эмээгийнх нь үйлчлүүлэгч гэж бодон ярилцсан. Эмээ нэрээд юун хүмүүс болохыг асуухад Кити өмнө бэлдснээрээ өөрийгөө танилцуулна. Тэр үед эмээ нь сонсоод шууд ямар ч зүйл ярилгүй хөөдөг. Кити эмээдээ гомдон гэрээс гарангүй ихэд Минхо эмээд нь тайлбарлах гэсэн ч мөн түүнийг хөөж гаргана. Минхо түүний араас ирэн зөв зүйл хийж байгаа талаар нь хэлэн тайвшруулна тэрвэрнэ. Энэ үед манай хоёр хэсэгхэн харц мөргөлдөөд сандарцгаана. Жулианатай уулзсан явж байхад Стелла интернет кафегаас гарч ирэхдээ тааран ямар ажлаар явж байгааг асуухад Стелла сандран тоглоом тоглоод гэд яран явна. Тэд Стеллаг явсны дараа тэр үнэхээр сонин байнгын сонин зүйл хийдэг гэж ярилцсан. Юри тэдэн дээр ирэн Жулиана чи бол миний амьдралын хамгийн чухал хүн. Би яагаад тэм зүйл сэснэ мэдэхгүй байна гин. Энэ үед хүн бүрийн утсанд Минхогийн аавын продакшны талаар сүрэг нийтлэл гарах ба хүүхдүүд бүгд түүний талаар ярилцсан. Минхо Кити хоёр буцаж ирэх үед яран аав нь нусалд орсон гэд тэдэнтэй хамт дэмлэг дээр ирэхэд аав нь санаа зовлтгүй хичээлээ сайн хийгээрэй гэд манаа хийдэд тэр цагийн ажил хийж надад туслана гэд байна. Түүнийг цагийн ажил битгий хийлгээрэй. Дэйг та нар шиг найзуудтайд баярлаж байна гин. Юри Кититэй ярилцахыг хүсэж утсаа авахгүй мессежэнд хариу өгөхгүй байна. Буцаад найзууд баймаар байгаагаа хэлэхэд Кити яах вшрээ олохгүй ажилтай гэд явна. Кити дээр ихжийнхэн найз залуу буюу Петр хэрнэн түүнд ээжийнх нь хуучны захиа өг түүний талаар ярилцсан. Минхогийн талаар юу гэж боддгийг асууна. Тэднийг дэлгүүрт байхад Минхо мөн тэнд байх ба Кититэй ярилцсан гарахад Петр Минхог одоо ч чам сайн юм шиг байна гэн. Кити ээж болон саямны захиаг уншиж байгаад ээж нь Китиг төрүүлснийхаа дараа эмээтэй Солонгос явах гэж төлөвлөсөн байсныг мэдэн шууд л Юри рүү залган. Ээж нь Солонгос явах гэж байсан ч өмнө нас барснаас болоод явж чадаагүй. Би үеэлтэйгээ холбогдохыг хүссэн Instagram дээрээ блоглсон талаар хэлэн сонсонд баярлаа гэж таслана. Кити Минхогоос Стелла та хоёр өчигдөр гоё байсан уу? Тэр оройтсан гэж сонирхоход Минхо түүний үерхлийн асуудлыг сонирхоод байгаад гайхна. Дэйх хичээлийн дараа Ли багшаас ажил асуудаг ч Минхогийн аавын асуудлаас болж ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй байгаа талаар хэлнэ. Минхо тэр үед Дэйг ажил хайж байгаа юм уу? Би чамд туслах уу гэж ярилцаж байхад түүний аав нь нэрэн сургалтын талаар залруулга хийх гээд явж байдаг. Мөн тэр зохион байгуулах гэж байгаа тэмцээний уулзалтыг хийн түүнийг ирээрэй гин. Жинкүгээс тэмцээнд орохоо болсондоо гунигтай байна уу гэд уралдаж байхдаа унан уурлаад явдаг. Минхо аавынхаа уулзалтанд ирэн цаг бэлэглэн ярилцахад ах нь асуудалд орсон түүний найз охин жирэмсэн гэдгийг хэлнэ. Минхогийн аав тэдэнтэй уулзан соло тэмцээн зохион байгуулна. Түн төрүүлсэн сурагч дагшинтэй гэрээ хийн мөн мөнгөн шагналтай гэлдэг. Тэдний караокед байхад Минхо дэйтэй уулзан хэрвээ чи тэмцээн төрүүлчихвэл асуудлаа шийдэж чадах юм байна гэд өмнө болсон зүйлээ ярилцсан ойлголцсон. Энэ үед Юри Китигийн үеэлтэй уулзаж байгаа харагддаг. Тэмцээний өдөр болон цуглархад Женни хөл бэртэлтэй байдаг тул Алекс түүний оронд Кюг оруулахаар болдог. Китид үеэлээс нь мессеж ирэх ба Юри ирж уулзсан хойлоо уулзсан байхыг харан Кити Юри дээр очин баярлснаа хэлж Кюгийн тэмцээнийг дэмжинэ. Манай Кю тэмцээндээ төрүүлсэн ч Женнийг харан санаа зовсоор байдаг. Кити Минхотой уулзсан түнд харуулах зүйл байна гэд Стеллагийн өмнө аавынхын тэмцээнд оролцсон хасагдаж байсан бичлэгийг харуулхад тэр нэрийг нь харан итгэдэггүй. Стелла аваас нь өшөө авахын тулд нэрээ болон царайгаа өөрчилж чамтай
надад хурамчаар үргэлж байгаа гэхэд Михо уурлан. Чи намайг шархлуулсан. Одоо миний үерхлийг сүрүүлэхээр оролдож байна гэд уурлана. Кити Петертэй уулзсан Михог тэгж уурлаж байхыг хараагүй. Би хүн болгоныг асуудалд оруулж байгаа болол те гэхэд Питер түүнийг тайвшруулан ярилцсан. Энэ үед Стелла Михо болон түүний аавын яриаг сонсоод байж байдаг. Учир нь тэр Михогийн аавдаа өгсөн бэлгэнд чагнаг төхөөрөмж сулгасан байдаг. Кити хөрөндөө байхад Михо орж ирэн чиний зөв байсан. Би чамайг мартахын тулд Стеллатай үргэсэн гэд түүнийг үнсэх гэж байхад Стелла орж ирэн Кити зүуднээсээ сэрдэг. Тэр Киттэй уулзсан зүуднийхээ талаар хэлэн энэ зүгээр л зүуд биздэ гэхэдгүй. Өмнө юурийг зүдлээд юу болсон талаар нь хэлж чи Миход сайн уу гин. Кити тэр үед би зүгээр л Михог санаж байна гин. Сургуулийн бүжгийн үдиршлиг болох гэж байдаг ба сурагчид хамт оролцох хүндээ санал тавин гуйцгаана. Михо Стеллаг гуйх гэж байхыг Кити хараад баг зэрэг хатаархан өөртөө би хатаархаагүй гэж байн хэлсээр л. Кити Вэлтэйгээ уулзаж түнд аавынхан захиаг өгөн наг зэмэтэйгээ ойртохтон туслаач гэж гойно. Дэйн танилцуулга видео хийж байхдаа Кити Миход чи уурлцаал байх уу? Энэ хурамч харилцаа чинь гэр бүлд чинь аюултай гэхэд бичлэг дээр хүн Стелла биш гэ дахиж битгий надтай яриарэ гэд уурлана. Стелла би энэ дууны тэмцээнд ормоор байна. Намайг бүртгүүлээд өгөөч гэж гуйхад тэмцээний бүртгэл хагдаад 7 хонож байгаа би гэхдээ оролдоод үснэ гэн. Кюг хоол хийж байхад Михо эрен Кюгийн мессежийг уншиж өгөхөд Кити эмээтэйгээ уулзахаар явж байгаагаа хэлсэн байдаг. Михо Китиг сонирн байгаа талаар хэлэхэд Кю бидний нууц шүү гэд Китиг өөртөө сайн гэдгийг хэлнэ. Михо тэр үед энэ удаа хамаагүй тэр онгоцон намайг үнэхээр үл тоосон гэхэд Кю чи одоод Китид сайн уу гэж асуув. Кити эмээтэйгээ ортон түн туслах гэсэн ч учраа олохгүй байж байхад Михо эрен тусалдаг. Тэд эмээтэй ээжийнхээ болон саяны захиаг уншуулхад эмээ бүх учрыг ойлгодог. Кити Стелла кофе шоп орохыг харан дагаж ортол тэр групп уулзалтай гэд нэгэн уулзалт руу орон ярилцсан. Энэ үед Кити өөрийгөө буруу бодож байсан байна гэд гардаг. Түүний гарсны дараа Стелла тэмцээнд оруулахаар болсон талаар нь Михо болон түүний аавын яриаг сонсдог. Кити сургуулийн бүжгийн үдиршлэгт ирэн Миход баярлснаа болон Стеллагийн талаар буруу бодсноо хэлэх гээд байна. Кю Михо дээр юу хэлээд байгаа юм бэ? Улиралд усах гэж байна. Түнтэй очиж бүжиглээч гэд явуулахад тэр Кити дээр ирэн хамт бүжиглэж байх. Кити баярлалаа хэлэн мөн Стеллаг буруу бодсондоо хуурчлалт гойно. Түүнийг маш их санаж байгаагаа хэлнэ. Энэ үед Стелла орж ирэн Михотой бүжиглэн тэмцээнд ороход хөргөн байх хэрэгтэй гэж ярихад Стеллаг тэр бүчлэг дээр хохин гэдгийг мэдэн юуны төлөө ийм зүйл хийж байгааг асууна. Стелла түнд аавыг чинь сүрүүлэхийн тулд гэхдээ одоо болох тэмцээнийг солиод бодлоо өөрчилсөн. Хэрвээ аавыг чинь сүрүүлж чадахгүй бол ааваар чинь өөрийгөө од болгоулна. Харин чи энэ туслах ёстой. Би маш олон нууц мэдэж байгаа гэд. Ахынх нь болон өмнө оруулсан построо Китигийн лаптоп ашигласан гэхэд Михо Китигээр битгий оролдоорой гэд уурлана. Кити тэднийг харан би одоо ч Стеллад итгэхгүй байна. Гэхдээ би маш ихээр хатаархаж байна гэд гарна. Кити тэтгэлгийн хугацаанд дуусаж байгаач найзуудтай болсондоо мөн гэр бүл олсондоо баярлана. Тэр Вэлтэйгээ хамт эгч рүүгээ залгахад эмээн Солонгоос тэрж эгчтэйгээ уулзахаар болсон талаар хэлдэг. Кити энэ мэдээгээ Кюд хэлэхгээ тэдний өрөөнд очтол Стелла болон Миханаар орж ирнэ. Тэр бүгд нь нэмээгээ ирэх гэж байгаа талаар хэлэн баярлахад Стелла Михог муухай харан баярлаж байгааг зогсооно. Михо өргөчнөөсөө ус авах гэж байснаа Monster Energy Drink аван тэдэнд дохио өгөх гэж оролдоно. Тэдний өрөөнд орсны дараа манайхид анзааран зарим зүйл буруу байгаа талаар ярилцдаг. Кити Михотой уулзсан юу болоод байгаа талаар асуун бүхнийг мэдэж үннийг авдаа хэлэх санаа гарган Стеллагийн талаар бүхнийг хэлнэ. Энэ үед Михогийн ах орж ирэн найз охиндоо хайртайгаа хэлэн тэд нэгэн төлөвлөгөө боловсруулна. Стелла тэмцээнд оролцож байгаа хүмүүс дундаа өгөн гэцийг нь өвдөөж тэмцээнд оролцох боломжгүй болгодог. Тэмцээн эхэлж Михогийн аав нээлттэйхийн оролцогчид үзүүлбэрээ үзүүлэн эхлэн дэйн нээлж ирэх үед түүний бүх бүжигчдийн гэдээс өвдөөд явсан байдаг. Кити нэгэн санаа гарган бүх түүний дууны ард бүжиглэхээр болж Мөнли багшиг гитар тоглоод өгөөч гэж гойно. Тэр үед Жим бас бүжиглэгээд хөлний гипсээ авчдаг. Үгүй юу болоод байгаа талаар асуухад тэр бүх хүнээ хэлж дахин гүйлтийн спортоор хичээлэлмэргүй байгаагаа хэлдэг. Дэйн үзүүлбэрийн цаг болж манай хэд бүжиглэн Ли багш гитар тоглож үзүүлбэрээ үзүүлэхэд Стелла тэднийг харан дараа нь миний ээлжгээд зогсож байдаг. Тэр үед Михогийн аав түүнийг хэсэг хүмүүсээр бариулгаад тэр ахынх нь найз охин жирэмсэн гэж сүрдүүлэх үед Михогийн ах тайзан дээр гарan найз охиноо жирэмсэн талаар хэлэн түнд гэрлэх санал тавина. Тэмцээний дүн гарч Дэйн хуучин найз охин төрүүлдэг. Тэмцээн дээр Дэйн аав нэрэн эмнэлгийн мөнгөнд санаа зовлтгүй. Түүний эмнэлгийн мөнгийг ажлаас нь гаргана гэсэн гэдгийг хэлдэг. Юри Жулианатай ярилцахаар ирэх үед Парвина орж ирэх ба Жулиана болон Парвина болцож эхэлсэн байдаг. Кити эмээгийнх нь ирэх нислэг цуцлагдсан гэж сандарахад Михо аав нь хувийн гоцтой гэж түн туслахаар болно. Энэ үед манай Кити баярлан тэрхэд Михо сандран дараа уулзъя гэд явдаг.
Китигийн эмээ ирж ихтэйгээ уулзан тэднийг нэгнээсээ уучлалт гуйн ойлголцсон. Захирлыг Кититэй уулзан дараа жил тэтгэлгийг нь үргэлжлүүлж өгөхөөр болсноо хэлдэг. Кити Кютэй ярилцаж байхад Кю түүнд хандан "Мөнхөө өдөр бүр гадаа хүрээлэнд алхаж байгаа" гин. Кити мөнхөө дээр ирнэ Кю чамайг энд байгаа гэсэн гэхэд мөнхөө аав болон ахтайгаа аялан тоглолтоор явах гэж байгаагаа хэлэн дараа жил уулзъягээд явна. Энэ үед Кити "Би чамтай хамт явж болох уу" гэд EXO Китид суурлын маань 2 дугаар бүлэг дуустдаг.